Сайн байцгаана уу, Maple байна. Та эдийн хөсөл дээр дараагийн парта аль болох хурдан оруулахыг хичээлээ. За тэгээд банхаанд орцгоё. Та хоёр тусдаа өрөөнд байна гинэ. Үний юм аха та. Бүр хатантан өөрөө төрүүлж тусдаа өрөө хэрэглэе гэсэн. Гинэ. Энэ удаад бас ямар хэрэгэл болсон юм бол тоо. Хэрэг гинэ. Тэр хоёр зүгээр л хоорондоо тааруу харилцаатай байгаа болохоор тусдаа өрөө ашиглахаар болоогүй юм уу? Аха та. Клара чи ирээд удаагүй болохоор сайн мэдэхгүй байх шиг байна. Хатантныг энгийн гэж бодож болохгүй. Сэтгэл санаанд хаагүй үедээ үйлчлэгч нартаа уураа гаргаж эхэлдэг. Гойж, гангалж, жижигхэн зөөлтж байсан зүхийг зөвшөөрдөггүй учраас хувцас талтаа хүртэл даруухан байлгах ёстой. Тиймээс наад эмгээ авсан чин дээр. Энэ нөхөд хэдэн өдөрч болтугай тэсэн байгаа. За болчлаа. Хатантай хайж байгаа урд үдэл. За. Дуудсан хатантаа. Та хоёроос асуух зүйл байна. Бас юу л өвчний хөдөлгөч хөвдөө. За хатантаа. Энэ хоёр гутлын аль нь илүү болроогүй ч зохих бол гутал хатантан болроогүй ч гутал бэлгэлнэ гэж юу? Гутал дотор нь хадаас юм уу зөө зоочоод явуулах чагаан бах та. Нөгөө хоёлаа болроогүй ч тэгэхэд гоё дох. Хоёлаа сайхан зохих баха. Лара чи юу яриад байгаа юм ба та баларсан. Хатантанд ташуурдуулах тодорхойллоо. Хоёлаа сайхан зохих юм шиг санагдаад байгаа ч аль нэгийг сонгож чадахгүй байгааз. Зүгээр хоёуланг нь өгч болохгүй гэж юу? Их баярлах байх та. Тийм байгааз. Төвхтөө санагдвал яах юм? Энэ зэргийн зэл зүгээрээ. Байцаарай. Чи ихнээсээ билээ сонгож байсан юм уу? Хатаа их нухастай царайлж ах чинь. Хатаа танд ч гэсэн аль нэгийг сонгоход хэцүү байгаад тий. Үгүй тэр нөгөө гүнж их баярлах болно. Ла. Клара, өнөөдөр чи их сайхан харагдаж ах чинь. Би өнөөдөр арай өөр харагдахгүй байна уу? Нэг тийм хялалцсан. Нэрээ яалтчгүй. Өнөөдөр хатантан үйлчлэгчдийг чөлөөт хувц өмсч болно гэсэн. Тэгээд шин даашин зүртэл авч өгсөн. Тэгээд ч болоогүй дээрэс нь Индра нийлж чадвартай эмгийг өгсөн. Би өдөө хүртэл хатантны тухай муухай цуу яриануудыг сонсоод сандарч ийсэн ч гэсэн яг үнэндээ манай хатан үнэхээр сайн хүн байжээ. Үнэндээ би ч гэсэн голын хатгуур авахынч авсан ч энийг үнэхээр хэрглэж болох уугүйгээ мэдэхгүй л байна. Зүгээргээд хахад та хатны өгсөн зүйл штэ. Яалтчгүй өөр хүн шиг санагдаад байна. Ялангуяа хатны өмнө үнэхээр их гэмшиж байна. Өдөө хүртэл надаас болоод хэцүү байсан биз дээ. Үнэхээр өөрчлөгдсөн юм болов уу? Клара өнөөдөр болроогүй шин даашинд сонгох өдөр мөн биз дээ. Тийм ээ хатантаа. Болроогийн шинэ гоё хувцас. Хармаар. Би ч тэр хувцсыг өмсүүлмээр байна. Гэхдээ намайг очивол болроо дургуйцах бах та. Харин ч дайжгүй юм шүү. Гүнжид бэлэг хүртэл зариулж бэлдсэн штэ. Тийм ээ. За тэгвэл гарах бэлтгэл туслах уу? Эрхэмдээцээ танд ямар нэгэн зүйл болоо юу? Би дараа дахиад ирэх үү? Окей, зүгээр. Хормын яслаас хойш бүтэн хайртайгаа нөгөө удсан байна. Өчигдөр сайхан унтсан болохоор би минь маш сайн байна. Тэгвэл ямар нэгэн санаагийн зовох зүйл байгаа юм уу? Харин алтай. Анх удаа тэгхийг нь л харж байна. Мэлэрод. За эрхэмдээцээ. Нэг хэсэгтээ хатантны байр байдлыг онцгойлон ажиглаж надад илтгэж байна. Манай болроо өнөөдөр ч гэсэн үнэхээр хөөрдөм харагдаж байна. Захирал харсан бол яг одоо агентлагийн мэдээллийн гэрээ хийгих байсан да. Миний зохиосон загварыг өмсвөл ямар гоё харагдах бол. Бацаарай байз. Би чинь ээж нэм чи юундаа хэргэлзээд байгаа. Зүгээр шууд өмсвөлээ. Хэрвээ тэгэх юм бол маш том амжилттай. Джереми хадагтай энэ хувцас ямар байна? Дэжгүй л юм. Бусдыг нь ч гэсэн харъя. Юу яж юм аа? Тэр яриа бишээ. Болроо өмсөн штэ. Бусад даашинзнуудыг ч гэсэн. Бүгдээрээ том хүний загвартай даашинзнууд байна штэ. Хүүхдийн хувцс болон том хүний хувцс тэс өөр. Хүүхдийн арьс, эмзэг, бийг нь өсчээдэг болохоор зөөлөн бие дэвтэйхэн байх хэрэгтэй. Гэхдээ хэдэн зууны өмнө иймэрхүү зүйлсийн талаар огт бодолцолгүй том хүний хувцсыг жоохон жижигсгээд хүүхдэд өмсүүлж
Тэгээд ч зогсохгүй өндөр өсгийд корсет зүлгдэг байсан. Номон дээрээс л уншсан зүйлийг харах гэж байж боломгүй юм. Болохгүй тэсэрээ аби. За эхлээд загварт нь анхааръя. Болрогийн сонирхлыг мэдгэн нь л хамгийн чухал. Болроо цаашдаа их чинь үгүй ээж нь гоё эвтэй хувцас зөндөө олныг хийгээд өгье. Тэгвэл энэ ямар байна? Таалагдаж байна. Үгүй өөр загвартыг харуулна уу? Тэгвэл энэ сүүлд гарсан загвар бас модонд орж байгаа. Энэ ажимаа аимшигтай хувц хараад энэ гоё юм аа. Хоглоод байна уу? Юу ч ярими хатагтай. Яасан гончтэй? Юу жишээ? Тэгээд бас сүүлийн үед хөрш улсын явхаанаар дунд модонд орж байгаа нэг даашинз байна. Нэг эрэгтэй тулсад ч бас модонд удахгүй орохтол энийг харна уу? Хөөх юм аа. Таалагдаж байна. Манай болроод их гоё зохих бах та. Үгүй гүнжид ийм даашинз зохихгүй байх. Түрүү сонгосон эдийг л захиалъя. За ойлголоо. Гүнжийн хэмжээг авч хаад шууд хийх болно. Болохгүй. Хайртай болроогийн маань ягаан даашинз. Урдаа буцаагаад угааж ба. Хүүхд уйлах гадагааг харахгүй байна уу? Зааш яасан ч төвчж болохгүй нэ. Хатанта. Тавтай морилно уу? Хатанта. Болроо гүнжэд зориулсан даашинзнууд барууны улсаас ирсэн гэж сонссон. Ямар байна? Яг захиалаад дуусчихлаа. Тэднэр дунд болроогийн сонгосон даашинз байхгүй байх чинь. Болроо гүнжээ. Энэ даашинзнуудаас хамгийн их таалагдж байгаа нь аль нь вэ? Надад бүгдээрээ таалагдж байна. Тийм байх нь үннээр нь хэлэхгүй дээ. Энэ хайвдал хайрцагтай байх шиг байсан да. Энэ. Тэгээд бас Клара, энийг гаргаад өгөөч. Энэ хоёр даашинз надад үнэхээр гоё харагдаж байна. Болроо гүнжээ, танд ямар санагдаж байна? Тимийг гоё гэж бодож байна. Яалтчгүй болроо таалагдаж байсан өөр хэдэн даашинз байсан да. Юу гэдгийг сайн. Их дуутай. Хиндаага бүх даашинзыг гүнжийн хэмжээнд тааруулж ойж ир. Би бүгдийг нь аавна. Төлбөрийг нэг дор хийчихье. Яс алдаж бид уучлаарай. Гүнжид оногдсон тоогоор бүх даашинзыг авах боломжгүй. Тэгээд л би аавна гэж хэлээгүй лүү. Өөрт оногдсон гэхээр авах бодолтой байгаа болохоор даашинз авах эрх хангалттай хүрнэ. Болроо гүнжээ. Би зүгээрээ надаас болоод хатантан та даашинз авч чадахгүй болохыг хүсэхгүй байна. Зүгээрээ болроо гүнжээ. Надад өмсөх хувцас тэрхий их байгаа болохоор нэмж авах бодол алга. Гэхдээ яаж? Тэгвэл надад нэг туус хөргөж болох уу? Тийм ээ. Юу ч ясаа хамаагүй хэлнэ хатантаа. Дараа нь даашинзнууд бэлэн болчихвол өөр таалагдсан даашинз амсууд над дээр ирээрээ болроо гүнжээ. Тэгэж болох юм уу? Тэгэлгүй яах вэ? Зургийн чолтгой дараад хадгалмаар байна. За тэгвэл ингэ явъя да. Болроо гүнжээ. Танд бэлэглэх гудал авчирсан. Үнэндээ үүнийг өгөх гэж л ирсэн юм. Би гэхдээ хитрхи их шинэ гутал өмссөн байхыг чинь хармаар байна. Бэлэгний хариуд заавал дараа өмсч ирээрээ. Хатантаа. За ингэ явъя да. Айгуу хатантантаа сайн яваарэ. Өөрийн мэдлгүй дотгош орчихсон зүрх дэлбэрэх гэж байна шүү дээ. Миний үг хэллэг сонирн байсан болов уу? Хитрхи бүдүүлэг харагдсан бол яана. Өөр үс сансан хүнтэй болж болохгүй юмсан. Дахиад нууцаар алах гэх юм биш үү? Хатантаа. Үгүй тэгсэн ч яах вэ? Болроо нээсэн юм чинь. Хатантаа. Болроо. Хатантаа. Болроо гүнжээ яасан бэ? Тэр нөгөө гутал өмсж байгаахыг хармаар байна гэсэн болохоор. Би үнэхээр баяртай байна. Баярлалаа хатантаа. Хүүхдийн нэмсэглэл маш халуун дулаан сэтгэл төрүүлж бас жоохон догтлуулж байна. Яг л цав цагаан цэцэг дэлбэлж буй хавар шиг. Болроо гүнжээ хэмжээгээ авахулна уу? Би явах хэрэгтэй болтой. Төрснөөсөө хойш анх удаа л харж байгаа мэт чиний дулаахын нэмсэглэл хамгийн анх удаа намайг зөөлгөн тэрж байгаа мэт санагдуулсан гэдгийг чи мэдхүү. Хатантаа эмч дуудах уу? Төрөнөөс хойш царайцсан таагүй харагдаад ах юм.
Үгүй шүү. Миний сэтгэл санаа одоо маш сайхан байна. Одоо дахиж чи ихнээсээ инехгүй. За энэ уртал үзсэнд баярлалаа. Тэгээ дараагийн партаараа уулзцгаая. Тэгээд Maple байсан шүү. Алан шүү.